Цэнхэр дэлгэцийн өмнө духсан суугаа эрхэм үзэгч та бүхэндээ энэхүү цагаан өдрийн мэндийг хүргэж байна. Миний хат маань экшн драм кинон дээрээс бэлтгэн хүргэж байгаа кино бүтсэн дүг зураг нэвтрүүлэг өнөөдрийн дугаараар хүрэхэд та бүхэндээ бэлэн болсон байна. Энэ бол өнөөдрийн 12 дугаар хэсэг. Зураг авалт нэвтрүүлэг цаашаа явах тусмаа идэх чангарна гэж та бүхэндээ хэлж байсан идэх сонирхолтой зүйлүүдийг хүргэсэй байх болно гэсэн. Тийм бол өнөөдрийн зураг авалт хэрхэн яаж үргэлжлэхийг сонирхуулгаар дараагийн объектын дээрээс та бүхнийг шууд хүргэж байна. За тэгэхээр өнөөдрийн дугаартай хамтдаа үзэж та бүхэнд ямар ч шинжгүй сайхан орой мэндийг хүргье. Тэгээд их сэрүүх хүн байна. Нийслэл Улаанбаатар хотод маань 22 цаг 43 минут болж байна. Өнөөдөр чинь 5 сарын 20-ны мегмар гараг байгаа. Тэгээд бас сэрүүхэн Улаанбаатар хотод үүлтэй, бороотой, маш их салхитай байна. Яг одоо 3 гал худалдааны төвийн 7 давхурт байрлах CNC Down-ийн гадаах гарден дээрээс өнөөдрийн маань миний хатмаа кино группийн маань зураг авалт үргэлжлэх болно. За тэгээд энд маань маш олон одоо өнөөдөр бас нэгэн тийм олон мастер сценүүдийн маань нэг байгаа. Тэгээд за манай зургийн дараа дуудаг маань одоо бас ажлуудаа гүйцэтгэсэн маш амжилттай одоо ингээд бахархуучтайгаар явж байгаа харагдаж байгаа хаа. Тэгээд 7 давхраас бол яг энэ жоохон сэрүүхнийг стотууд их гоё өнөө. Тэгээд хот маань их гоё харагдаж байна. Та бүхэн ч гэсэн бас харж байгаа бах. Энэчнээс яг одоо энэ гарден дээр их задгаа парти хэсэг дээр их одоо болж байгаа үйл явдлын сцен буюу зураг авалтыг одоо энэ ч хийж өрнүүлэх болно. За тэгээ өнөөдрийн маань зураг авалтан дээр бас Fantastic Production-ийн маань жүжигчин Бацаахан буюу одоо Можого маань хүрэлцэн ирсэн байна. За Можогоогаас за DJ Хосоо маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд Баяраа маань өнөөдөр зураггүй Шагаа маань зураггүй байгаа. Тэгээд энэ хоёр маань өнөөдөр зураггүй гэрэл зэгц хоёрын сценүүд яваг. За энд Fantastic Production-ийн маань бас жүжигчин Бацаахан буюу Можого маань хүрэлцэн ирсэн. За маас ойролцоогоо 20 орчим хүмүүс ирнэ. Тий. За тэгээд найруулагч маань бас өнөөдрийн зураг авалтан дээр оролцох маас буюу одоо одонхын хэсэг гэж яригддаг тийм ээ. Одоо хүмүүс маань хэдэн үерх вэ гэмээр тодруулж. За тэгээд Можогоосоо бас анд нөхдийнхэн болон Fantastic Production-ийн дэлгэцийн 3 дахь бүтээл одоо хийгдэж байна. За тэгээд дэлгэцийн анхны бүтээлийг бол дурсамж төгсгөл үгүй гэсэн энэхүү сайхан уран бүтээлийг өөрийн биеэр найруулж байсан бол одоо ингээд дэлгэцийн 3 дахь бүтээлийн жүжигчин камераман найруулж байгаа. Тэгээд энэ зураг авалтын объектн дээр хүрэлцэн ирлээ сэтгэл ямар байна? Гоё шүү дээ. Стал гоё байна. Тэгээд одоо эдээс салхитай байгаа ч гэсэн гоё. Яг энэ дээр гоё найзууд маань яг бөөнөрөө яг ингээд цуглаал эндээс одоо бас гоё олон хэсэгт орох бас жүжигчд маань ирсэн. Тэнгүүд эндэнгээр хэдий гадаа хүүтэн байгаа ч гэсэн те энд уран бүтээлийн төлөө бүгд цуглалцсан. Нэг нэгээ хуцлаа байж байгаа нь тэр л гоё. Тэр гоё бидний гоё залуу те хүмүүс залуу гоё байгаагийн ирч хүчээрээ яг дүүрэн байгаагийн шинж. Тэнгүүд энэ кино маань бас өшөө олон залуучуудад үрч яг ингээд байж байгаа кино ямар их хүчтэй, ямар их энерги, ямар их хүч хөдөлмөр зардаг вэ гэдэг нь бол энэчээс харагдах байх гэж бодож байгаа. Fantastic Production байгууллагад одоо 5 6 дахь чиглэлээс явуулж байна. Тэгээ манай Бацаахан бас удирдах явдаг, сахилж явдаг. Тэгээ бидэд дөрөв найзын бас сэтгэл зүрх шингэсэн ийм production байгуулсан. Тэгээд энэ удаагийн одоо уран бүтээл бол манай Бацаахан бол бас зөвлөхөр. Тэгээ ер нь бол ардлын маань хариуцж ажиллаж байгаа. Тэгээ бид нэр бол одоо би бол жишээл баяраа хөтөж жүжиглэж байгаа учраас зав байхгүй те камера найруулж байгаа учраас бас завгүй. Тэгээ бидний арыг дааж бас ардлын хүн хариуцж байгаа бас Бацааханда баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ ер нь бол дөрвөн хүний хүч гэдэг бас мундаг том хүч байдаг юм байна гэдгийг бол 6 жилийн хугацаанд мэдэрч байна. Өшөө цаашдаа олон жил бид хамтдаа бид дөрвөлээ маш их олон зүйлийг хийж бүтээх болно. Үргэлжлүүд нь та бүхэндээ бас энэ дээр хүрэлцэн ирсэн байгаа. Зарим нэг бас дэмжиж тусал сэтгэлдээ бас хамт байхаар олон сайхан бас үе тэнгийн уран бүтээлчд маань найз нөхдүүд маань хүрэлцэн ирсэн байгаа. За одоо энд болохоор яг одоо та бүхэн тэнд харж байгаа баха. Энд DJ Хосоо маань хүрэлцэн ирсэн. Одоо тэнд DJ сет тавих одоо тэкэ засч байна. Одоо тэр мэрэгжлийн хөгжмөө авчирсан байгаа. Тэгээ за бүгд хамтдаа DJ Хосоотой уулзъя тийм ээ. За тэгээд ерөнхийдөө бас өнөөдөр энэ ч залуучууд маань гоё бүжигдэн, гоё хөгжидэн, за энэ дураг. За энэ пионер 100 гэдэг 200 байна, 200 тийм ээ уучлаарай. За пионер 200 400 мэг ширтэй байна. За энэ хүү өөрийн одоо мэрэгжлийн хөгжмөө авчирна одоо энэ хүү кино зураг авалт маань гүн тусалцаа үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байгаа. Хосоодоо баярлаа. За Хосоо минь дүргий. За өрөө. За зураг авалтанд оролцож чинь сэтгэл ямар байна? Тэгээд бас найз нөхдийнхэн урилгаар энд хүрэлцэн ирдэ штэ.
За ингээд сайн байцгаана уу ингээд анхны зураг авалтанд орох гэж байна. Сэтгэл хөдлөж байна. Тэгээд бас их гайхаж байна, айхаж зэрэгцэж байна. Мөн тэгээд найзуудтай уран бүтээлд амжилт хүсье. Тэгээд өөрийнхөө чадлын ирээр туслана гэж бодож байна. Найруулагч маань одоо бас зураг авалтын объектыг хилдэ байж байна. За Тамира. Зураг авалт хэрхэн үргэлжилж байна? Өнөөдөр бас нэлээд салхитай ч гэсэн бас яг энэ гадаа гарден дээр их одоо парти дээр зураг авалтын хэсэг маань явах гэж байна тийм ээ. Харин тийм ээ. Гэтэ гайгуухаа яг зураг авахд байгальтлагыг бид нарт бас хүчээ гаргаж үзүүлнэ. Би бол баттай хэлээд бас манай групп яах вэ? Бороотой салхитай байна. Гайгуу. Одоо ер нь гэхдээ бол Раскадраа гарсан төлөвлөгөөний дагуу байгаа учраас удахгүй байх юм зураг авалт. Тэгэхээр одоо яг зураг авалт маань ерөнхийдөө хэдэн хувьд явж байна? Өчтөр ярьсан шүү дээ хэд үлээ 20% бараг 30% руу гарч байгаа шүү. 30% гарсан байна уу тийм. Ерөнхийдөө одоо бас нэлээд хүнд сценүүд нь үлдсэн байгаа. Тэдгээр сценүүдийн зураг авалтуудаас яг араараас хөрөөд явах бах. Тэгээд ер нь яг ингээд нойр хоолгүй өдөр шөнөгүй өвдөө өрөөгүй ингээд зураг авалт найруулга хийгээд ингээд явж байгаа ер нь бас хүндрэлтэй талууд нэлээд гарч байгаа бах тийм ээ. Тэгээд энэ чинь нөө дуртай ажиллаа хийж байгаа юм чи тэгэл улам л цаглаг болоод улам л дөргөөл улам л манай группч бас хөгжөлтэй шүү баахан залуучууд тэгээд нэг инээлдүүлээд хөхрүүлээл одоо энэ инээлгээл зогсож байгаа юм. Яа. За яг энэ хажууд одоо ингээд инээгээд бас ингээд бидэнд инээмсэгдээд бидэгдээд байж байгаа задууд Синик телевизийн хөтлөгч одоо Барс тавг та бидэнтэй одоо орой бүр өдөш бүр та бидний одоо хоймор задран байдаг тэрхүү дөрвөлжийн хар хайцгийн дотор гардаг залуу. За Барсагийн гэх юм бол хөтлөгч гэхээсээ илүүтэйгээр соёл урлагийн их сургуулийн жүжигчин мэргэжлээд өгсөн тийм ээ. Тийм ээ. За тэгээд ерөнхийдөө бас яг жүжигчний карьераа хөөгөөгүй яг оюутан байхаас ахуулаад телевизэд хөтлөгчөөр ажиллаад нилээ явцсан. Тэгээд яг хөтлөгчөөрөө нилээ явж байгаад одоо ингээд ерөнхийдөө бас хэд хэд уран бүтээлүүдээр туслах одоо жижиг дөрүүдээр орж ирж байна. Тийм одоо энэ хүү кинонд бас нилээ бас гол гогцоо зангилаа дээрээс нь бас нилээ тийм даацтай дүр дээр орж ирж байгаа. Яг одоо жүжигчний карьераа инхүү ихтэж байгаа. Барс тавхтай орой мэдрэгье. За тэгээд зураг авалтаар хэрхэн үргэлжилж байна? Сэтгэл ямар байна? Гоё байна. Хүүтэн байна. Даарч байна уу? Даарахгүй байна. Тэгэд бас та бүхэндээ нэг юм хэлэхэд манай уяана найзыг маань энэ кинонд бас их үүрэг оролт оролцож байгаа. Энэ найз маань их зүйл хийж бүтээж байгаа. Facebook-ийн ханхуу гэдэг нэртэй болсон. Яаж яваад тийм нэртэй болчих вэ? Өөр найз надад хэлэх юм алгад орж утсан юмслаа. За манай энэ жоохон маазра ихтэй нөхөр үүдий тий. За ямар ч тач үргэлжлүүлье үзэгчтэй. Тэгээд тэнд одоо манай Баяраа маань байна, Шагаа маань байна, за Тамира маань байна, Можуха маань байна. За энд манай зургийн дарга Бодроо маань байна. За Бодроо зураг авалт хэрхэн үргэлжиж байна. Тэгээд ерөнхий зураачийн хувьд бас зураг авалтанд байх бүхий жижиг хэрэгтэд бодоод жүжигчдийн бүхэл одоо хувцас тоног төхөөрөмж бүхэл юмыг бэлдэж чинь хэр байна. Ерөөдөө одоо харьцангуй судал баг байна. Зургийн дарга нар маш сайн ажиллаж байгаа. Тэгээд шаардлагатай бүгд жижиг хэрэглэх хувцас одоо объект хамгийн гол нь бас объектээс бүгд юм хамарж байгаа. Тэр нь бас надад их айгу ажлыг бас хөнгөвчлж байна. Маш сайхан таалагдсан бидний бодож исэн тэр объектуудыг олж өгч байгаад бас амар байна. Тэгээ одоо өнөөдөр бол бид нэр энэ гадаах ингээд зураг шинийн зурагтай байгаа учраас бас нэг жоохон сэрүүхэн байна. Тэгээ одоо явандаа ингээд бас салхимт тогтоод ирэхээр бас ажлаас харсан гайг болох. Одоо ингээд нэг юм салхитай байна. Тэгээ одоо маасууд маань ингээд хүрээд ирэхээр баахан залуучууд октод ингээд хүрээд ирэн. Тэгээ нэгэн хувцастай байна гэхээр тухайн үед ингээд зураг авчаад энэ шиг татгшоо оруулаад дулаацуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоо ингээд DJ ирсэн байна. DJ юмаа бэлдсэн. Одоо энэ бүгд тоног төхөөрөмжүүд бүгдээрээ холболтууд явагдаад энэ яг амдаар бүгд хөгжим аппаратур бүгдээрээ ажиллана. Одоо дээр энэчээс давхар киноны урсгалын гэрлээс гадна бусад диско гэрэл спичиг одоо майк тэгээд ингээд бүгдүүд бол ингээд энэ чад суурлагдаад ямар ч тач энэ нь бол маш гоё өнгө тавих болохыг гэж бодож байна. Харьцангуй бид нэр ачаалттай ажиллаж байгаа өглөө 7:30-аас 6-аас 5-аас гэж цуглаж байна. Орой 12 хамгийн ихт нь 12. Тэгээд 4 цаг 5 цаг гэдэг үр цайтал авч байгаа жишээ. Манай энэ кино групп бол айгүй залуу групп болохоор бас их хэрч хүчтэй. Бас амжилттай, чадaltaй ажиллаж байгааг айгүй баяртайгаа. За амжилт хүсье. За баярлалаа. За ингээд та бүхэнд ямар ч бас өнөөдрийн яг нэвтрүүлгээр бас яг CNC lounge дээр болж байгаа зураг авалтын үйл явц болоод бас энд оролцож байгаа жүжигчид за мөн хүрэлцээсэн байгаа уран бүтээлчд хин ямар үүрэг оролт ажиллаж байгаа гэдгийг ямар ч товчхон хүргэлдээ үргэлжлүүлэн зураг авалт хэрхэн яаж үргэлжлэхийг хамтдаа үздэцгээе.
За нэг Гурван гал худалдааны төвийн 7 давхрт байрлах CNC лаунж дээрх зураг авалт маань үргэлжилж байна. Энэхүү зураг авалтанд маш олон одоо охид залуучууд хүрэлцэн хэлсэн Айра төвийн загвар өмсөгч охид залуучууд хүрэлцэн хийж бидний зураг авалтанд гүн тусалцаа үзүүлсэн байгаа. За тэдгээр охид залуучуудаа маш их баярлалаа. Яагаад тэгэхээр шөнийн тэг 2 цаг болж байхад 5 сар хаврын тэрхүү хавсарган салхитай хүүтэн үед зуны одоо үүд явд болж байгаа зураг авалтанд орохын тулд бүгд зуны нэмгэн нөөдгөн хувцастай тийм ээ задгаа партинд байгаа залуучуудын тэрхүү байдлыг харуулах гэж тэр хүүтэнд бидэнтэй хамтдаа зүрхсдэг дээрээ байж уран бүтээл маань тусалсан. За тэгээд яг энэ уран бүтээл тусаж байхад бидэд хамгийн их одоо тусалж ирсэн зүйл бол тэрхүү та бүхэн сая зураг авалтанд харсан баг халуун баахуу байсан. За тэгээд бакалтай байсан халуун баахуу бид нар бүх уран од нийт орж байгаа тэдгээр загвар өмсгч модель охид залуучуудаа өгч за халуун хоол ундаар тийм ээ ээж нь оруулж одоо дулаацуулж байсан гэсэн хэдиж тэдний сэтгэл зүрхэнд уран бүтээлийн төлөө гэсэн гайхалтай мөн чанар буцаж байсан учраас тэд дотроос хаалж байсан. Мөн манай кино группийн найруулагч ерөнхий зураач за тэгээд ерөнхий зурагдаач гэх кино группийнх маань энэ их одоо зураг авалт стрессээ тайлахын тулд яг тухайн зураг авалт эхлэхээс өмнө одоо хөгжим техникийн хөгжим техникээ тестэлж байх үед хамтаа бүжиглэж тэдгээр залуучуудад иш хүчийг бэлэгдэж урам зориг өгч хамтаа дунд нь орж тийм ээ яг л нэг гэр бүл шиг байж чадсан. Ингээд энэхүү зураг авалтыг та бүхэндээ өргөжлүүлэх хүргэе.
Хатаа яваа. Үнэхээр. За. За. Чи тэгээд намайг яашаа цаашаа явж байгаа эргээд шууд. Цаашаа явж байгаа эргээд хэлээ. Чи цаашаа явж. Үргэлжлээ тусаа. Явсаа. Өөр нь бүксэндээ цэрэн цээжиндээ гэдэг те. Чи тэгээд намайг яг яа гэдэг. Би яах вэ? Би чамайг яаж гээв? Биш эндээс Барсагийн нэг тоглолтыг авчихгүй. Яг эндээс. Яг энэ таны яг тэндээ нэг биш. Тэндээ яг ингэ гэсэн. Задаса зураг аваад үргэлжлсэн. Миний хасмаа киноны ямар тач гарднерик зураг аваад маш гайхамшигтайгаар үргэлжилж байна. Тэгээд манай залуучд маань манай жүжигчд маань яг энэхүү зураг авалттай маш гоё идэвхтэй болчихно. Яг одоо 2 цаг болж нийслэл Улаанбаатар хотод тэгээд нэгэн хүүтэн байна. Яг ч юм 5 сар яалчихгүй хүүтэн байна. Бүгд хамтаа үргэлжлүүлэн бүлгэж байна. Тэгээд энэ зураг авалттай гайхамшигтай байна. Хамтаа байгаа бүх үзэгчтэй баярлалаа. Яг одоо кино юм зураг авалт иймгүй байдалтай үргэлжилсэн. Баярлалаа үзэгчтэй. Үнэхээр гайхалтай зураг авалт болж өндөрлөө. Магадгүй энэ киноны хамгийн сонирхолтой зураг авалтуудын нэг байж болох юм. Өнөөдрийн зураг авалттай хамтаа байсан бүх үзэгчид та бүхэндээ дахин баярлалаа. Маргааш бид хамтаа иргэн уулзах болно. Миний хатмаа экшн драм Монголын бүх кино театруудад гарсаар байна. Та бүхэн дэлгэцэндээ улам ойртосооч дараагийн дугаараа хүлээвч үзээрэй. Харин театруудад очиж Монголын кинонуудад багахан ч гэсэн хөрөнгө оруулалтыг хийж энэхүү нэгэн шин дэвшлийг хүлээвч үзээрэй гэж хэлмээр байна. Баярлалаа үзэгчтэй.